та бүхнээрээ багтгаж байна. За аймгийн засаг даргын бас амт цэрүүн үедээ санаашилж ясны нэг ажил бол одоо ажил хэрэг болж байгаад бас таатай байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний одоо хөгжлийг дэмжих төсөл арга хэмжээнээс нийтдээ 48 сая төгрөгийн санхүүжилтээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань шатаар дэшээ гарах бэрхшээлийг бол одоо ингээд шийдэж өгч байна. Энэ зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн биш, өндөр настай ахмадууд, дээрээс нь одоо өөрийгөө тэрвэрлэх боломжгүй өвчтэй хүмүүс маань бас энэгээр ингэж үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаад бас баяртай байна. За тэгэхээр шатаар зөөвөрлөгч гэдэг энэ хэрэгсэл бол үндсэндээ лифт огт хэрэглэх боломжгүй тийм газруудад хэрэглэгдэг. Тэгсээр нөгөө өндөр настай юм уу хүнд жинтэй хүнийг дээш доош зөөвөрлөх хамгийн одоо Монголд бол шалгарсан төхөөрөмжөөр болцоод байна. Монгол улсын хэмжээнд үндсэндээ нэг 10 гаруй төхөөрөмж ирсэн байгаа. Түүний одоо үндсэнд Увс аймагт бол 14 дахин ингээд авчирч байна. Хаваа аймагтын төхөөрөмжүүдийг нөгөө нийгмийн бодлогын чиглэлийн байгууллагуудад хэрэгжиж байгаа. Эмнэлэг, халамж, сургууль гих мэт газруудад энийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ нэг тоног төхөөрөмж бол үндсэндээ 160 хүртэл килограмм жинтэй үнийг дээш доош зөөвөрлөх боломжтой. Нэг цэнэгээр 16 давхарлуу дээш доош явах боломжтой. Зах зээл дээр байдаг нийт тэрэгцрүүдийн бараг 80 гаруй төрлийн тэрэгцэрт ямар нэгэн байдлаар тохирно. Аац гэж голохгүй, эвдрэл гэмтэл бол маш бага, бараг байдаггүй. Үндсэнд эдэн бол 10 жилийн баталгаатай байдаг. Батарей нь бол 3 жилийн баталгаатай хугацаатай байдаг.